цаана гэрлэн бүгдээр гүний өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийнхаа бичлэгээр би өглөөний арьс арчилгааг хэрхэн яаж хийхийг хэлж өгье. Тэгээд мөн одоо өглөөний арьс арчилгаа маань улирлаас тийм ээ хамааралтайгаар өөр байж болно. Одоо яг сэрүүний улирал, өвлийн улирал ирж байгаа учраас юун дээр илүү анхаарах уу? За тэгээд мөн ямар бүтээгдэхүүнээр яаж өглөөний арьс арчилгааг хийх үү гэдгийг хамтдаа үзье. Хийхээс өмнө эхлээд нүрээ цэвэрлэнэ. За нүүр цэвэрлэхтэй болохоор хамгийн эхлээд ер нь бол өглөө ч вэ өдөр ч вэ те бодолтын өмнө цэвэрлэгээний усаар нүрээ арчиж цэвэрлэл тохиромжтой байдаг. Өнөөдөр миний хэрэглэх цэвэрлэгээний ус болохоор Avoca брендийн охин брэнд болох Saviaгийн урамлын гаралтай цэвэрлэгээний ус байгаа. Тэгээд бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой. Цэвэрлэгээний усаар нүрээ арчсныхаа дараа цэвэрлэгээний тооноор нүрээ арчиж цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр одоо тэгээ дабл клинзинг буюу хоёр усан бүтээгдэхүүнээр нүрээ цэвэрлж гин гэсэн үг юм аа. За өнөөдөр миний хэрэглэх тоонор болохоор Armatica брендийн Orange Peel-ийн тоонор гэж байгаа. AHA буюу арьсны өнгөн гадаргуу дээр одоо гуйжуулалт хийдэг хүчил 3% агуулсан. Тийм учраас маш зөөлөн байдлаар арьсны өнгийг сэргийж өгнө гэсэн үг. Тэгээд бас мэдээж давхар цэвэрлэнэ. Цэвэрлэгээний шат ингээд дуусчлаа. Одоо мэдээж тийм ээ будалтай илүү гоё байлгах хамтгал дээрээс нь будалтын доор арьсаа бэлдэж өгөхын тулд арьс арчилгаагаа хийх хэрэгтэй. Тэгээ өнөөдөр миний хийж байгаа арьс арчилгаа болохоор илүү сэрүүний улирал зориулсан арьс арчилгаа, өглөөний арьс арчилгаа байгаа юм шүү. Ингээд хамгийн эхлээд би мист хэрэглэх болно. Мист төрлийн бүтээгдэхүүнд нь өглөө будалтын доор хэрэглэхэд маш тохиромжтой байдаг. За өнөөдөр болохоор би Linclos брендийн арьсны өнгийг сэргээх, дээрээс нь чигшүүлэг давхар чангалах үйлчилгээтэй сүм бүтэцтэй мистийг хэрэглэх болно. Мистэ цацсны дараа би серум хэрэглэнэ. За ер нь бол ихэнх тохиолдолд серумыг оройн арьс арчилгаанд төлхөө хэрэглэдэг гэсэн. Яг энэ серумыг би өглөөний серум гэж нэрлсэн. Яагаад гэх юм бол коллаген болон одоо витамин С-ийн найрлагатай, дээрээс нь маш одоо тийм хөнгө усан сорилт учраас өглөө хэрэглэхэд маш тохиромжтой байдаг байгаа. Одоо бас ингээд би ерөнхийдөө 30 төгсөж байгаа учраас өглөөний арьс арчилгаанаар ч гэсэн тодорхой хэмжээнд коллаген нийлэгчлэлтийг нэмэгдүүлэх тийм ээ бүтээгдэхүүний хэрэглэхийг зорьж байна. Тийм учраас серумыг нүрэндээ түрхнэ. Дараагийн хэрэглэх бүтээгдэхүүн болохоор emulsion аа. За emulsion төрлийн бүтээгдэхүүнүүд нь тостой харьцуулах юм бол маш тийм усан сортой хөнгөн бүтэцтэй байдаг. Тийм учраас нарны цэсний доор өглөө хэрэглэх. За мөн цаашлаад орой арьс арчилгаандаа тийм ээ тосныхон доор давхар илүү одоо өнгөн гадаргуу дээр чийшүүлэх зорилгоор нэмэлтээр хэрэглүүл тохиромжтой байдаг. За одоо миний хэрэглэж байгаа Dermaline-ийн энэ emulsion болохоор арьсны өнгийг сэргээх, давхар чангалах, за тэгээд арьсыг нөхөн төлжүүл чийшүүлэх үйлчилгээтэй emulsion байгаа. Будалтын доорх арьс арчилгаа нарны тосоор дуусах ёстой. За өнөөдөр миний хэрэглэх нарны тос болохоор Dermaline брендийн нарны тос байгаа. За энэ нарны тос нь болохоор алоётой учраас тайвшруулах, за мөн niacinamide учраас давхар арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй. Тэгээд миний өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг нарны тос бас миний хамгийн хайртай нарны тосоо. Тэгэхээр нарны тосыг хэдүүлээ өдөр болгон гэртээ ч байсан, тийм ээ хааж байсан, хизээч байсан заавал хэрэглэх ёстой шүү. За та нартай өөрийнхөө өглөөнийхөө арьс арчилгааг хуваалцлаа. Тэгэхээр өглөөний арьс арчилгаа маань өнөөдрийн хувьд болохоор арьсны өнгийг сэргээх, тийм ээ давхар чангалах, нөхөн төлжүүлэх, чийгшүүлэх гэсэн үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хооронд нь тийм ээ зохицуулан одоо холин хэрэглэсэн гэж ойлгож болно. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнээр та нар маань өглөөнийхөө арчилгааг хийж байгаа тохиолдолд өвлийн улиралд будагчин ар заах, за эсвэл тийм ээ өдрийн туршид арьс хуур аших гэдэг мэдрэмжүүдийг авахгүйгээр маш гоё эрүүл арьстай байх боломжтой шүү. Ингээд дараагийн бичлэг хүртэл